Монголын зохиолчдын эвлэн гишүүн яруу найрагч Чимэд дөржийн чагнаа дөрж амнаа сүнтэй эх орон уран бүтээлийн цэнгүүн 2024 оны 1-р сарын 28-нд 18 цагт Монгол бүхийн өргөнөө ганцхан удаа тоглоно. Тоглолтын дурлалаар Монгол улсын гав яаж жүжигчин Ган Чимэг, Монгол улсын гав яаж жүжигчин Дарима, Монгол улсын соёлын дэргэний ажилтан Наран Туя, Төр Мандах, Болд Мөнгөн Цэцэг, Мөнгөн Шага, Уран Заяа, Чулуун Чимэг, Ерөөлч Сүхэ, Аяз хөгж дуучин Брэдбек, Найдан Дорж, Чимбаяр, Хандма, Гүр Бадам, Гам Бүргэд, Эрдэнэ Сүхэ, дуучин Наран Гэрэл, Богшарга, Хэшиг Жаргал, Луя, Ануудар, Чингүн Жав, Отхон Жаргал, Даваа Дорж, Анар, Гүр Ангча, Бүжнэ, Хэшиг Бат, Баяр Гişиг, Оюун Цэцэг болон яруу найрагч Эчин Хорлоо хөдөлгчөр Монгол улсын соёлын гавь цэцгэлтэн Болор Эрдэнэ нар оролцсноо. Монголын зохиолчдын эвлэн гишүүн яруу найрагч Чимэд дөржийн чагнаа дөрж амнаа сүнтэй эх орон уран бүтээлийн цэнгүүндээ эрхэм үзэгч таныг хүндэтгэн урьж байна. Аммар го наатан яв гэж зон болдог ба